Өгүүлэгдэж байгаа үед Монгол Ардын хувьсгалт нам нийгмийн эдийн засгийн чухал ач холбогдлын бас нэгэн том зорилтыг дэвшүүлэн тавьж амжилттай шийдвэрлсэн. Энэ бол Атар газар эзэмшсэн явдал. Атар газар эзэмших төвөгтэй бөгөөд нэр төртэй ажлыг Монголын хувьсгалт залуучуудын эвлэл шээхлэн авсан юм. Эвлийн илгээхээр олон зуун шилдэг залуучууд Атрын зөв хөлийн жолоо заллаа. Улс орныхан амьдралын аль хэрэгцээтэй салбарт хүнд хэцүүгүйл хайхран ямагт тэргүүнийг нь явж ирсэн эвлийнхэн ялгуулсан уламжлалыг энэ үеийн залуучууд нэр төртэй залгамжилсан юм. Зөвлөлт холбоот улс энэ ажилд үлэмжих тусламж үзүүлсний дотор 1958-аас 1960 онд 2500 трактор, 550 комбайн, 200 цахилгаан станц, 3000 ачааны машин нийлүүлсэн. Үүний хамт зөвлөлтийн аривных туршлагатай анд нөхөд маань бидэнтэй хамт Атар тэрлээ. Атар эзэмшнэ гэдэг бол зөвхөн газар хагалахын нэрвш тариагач тарих учиртай, тогттой тухтай ажиллах амьдрах нөхцөлөж бүрэлдүүлэх учиртай. Тэгтэн энэ бүхнийг цоочнэр бий болох ёстой болохоор атарчдад хийж үтэх санаж бодох юм асар их байлаа. Загаас нь амжуулсаар л байлаа. Анхны шан залуучууд Атрын зоон дээр ган амьсаар алдран сийж эхэллээ. Энэ бол энд зориг шулуудан ирсэн хэн бүхний хүсэн хөлөөсөн мөч үгүй. Анхны шангаас аривны их тариалангийн талбайд хідэн. Аривны их тариалангийн талбайд алтан ширгал тариан тэнгис талигдана. Анхны хагалгаан төрүүлэгчдээс алдарт суутангуу төрн. Энэ бол манай амьдралын жам бигэй. Атраар овгодож төрсөн анхны баатруудын нэг алтан хүү. Их ажилд зориг шантралгүй зүтгэгчдийн асгаруулсан хөлсний халуун дуслыг газар их өгөөчмэрэн дээдлэн тэтгэсэн нэ. Атрын анхны ургац алтан тряны инээсэн төрөв. Мянган 1959 онд хурлдсан Монгол Ардын хувьсгалын төв хорооны 3 дугаар бөгөөд хурал 1959-с 1961 онд нийт 300 мянган га Атар газрыг эзэмшиж газар тариалангийн үйлдвэрийн хэмжээг ихээхэн нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Нийгмийн улс төрийн соёлын асар их ачааллалтай арга хэмжээ байлаа. Бид Атар эзэмшиж газар тариалангийн үйлдвэрлэлд өргөжүүлэн их орныхон гурилын хэрэгцээг хангаж газар тариалангийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан үйлдвэрлэгч болж хувирдаа. Энэ бол асар том амжилт. Газар тариалангийн гэж далайсны хөгжүүлснээр манай бүтээлч өхөн бие даасан салбар болж хөгжлөө.